Саадуулчин дуулчин шүү битээ мартахнаад байна. Дуулчлаг. Яваа би унтлаа. Явна гэж ярихгүй. Илгээрээ дуурай. Чанца. Чи цаадуулга оруулж ирэх. Хайд бас согтуу яваа юм уу та. Согтуу ямар хамаатай байсан оруулаад ирэх. Юучраад болсон байдгүй. Юучраад болсон гэж. Хэнтэй. Би байна. Яг юм. Хайдаа согтууч мартгнаад. Тэгэд яах вэ? Эмээ. Би танад унтъя. Юу? Өглөө цаадуулч нь ажиллахгүй биз? Юу боллоо гэж ашлаа. Цаад хоороо засаад унтчих. Энгэрл өнөөдөр ирэхгүй сум руу явсан. Цаадах чи унтв. Унтах шиг болол та. Бас агсан тавьсан наад. Манай энэ хүүхэд энийг харахгүй нэ. Оо, миний хүү яваад ирв. Тэглээ ээж. Сум ороод ирэх нь нэ. Тийм ээ. Ажил чинь бүтв. Бүтлээ. Тавиур дээр хоол бий хүн. Хоол идсэн. Цайл уу. Оо. Мэдэхгүй л дээ. Хэцүү л байна. Чи л мэдэн дээ. Аав ээж чинь бодол өөр шүү дээ. Аавч гайгүй л дээ. Ээжээс л айж. Сэтгэлгүй хүнтэй яасан суухгүй. Би чамайг өнгөтэй өдтэй ховцлаад хүний зэрэгтэй явуулах чадал байхгүй болохоор сүулдэ хэн ман зовн шүү дээ. Бивиндээ сайн байвал боллоо шүү дээ. Тийм үү? Тийм ээ. За. Түмэн үлзий үрдсэн төр улсыг баттгсан төгс их жаргалын төвчин сайн өтер гэж. Амраг хоёрын хурмын дашдын сайхан сургаал ариун өрөөдөнд төчилээ. Хон цэнгийн дэгдэхээ өдсөдөн гүйцэхэд цэнхэр өгтөргой халид цэнгэг усан тогдөг. Уламжигтэй унаг хурц туурайн бэгчиж хур хүчээр авах турдлах газраангүйтэй. Энэрл тав ээжийнхэн элгэнд нэнгэрийдэгдэж алган дээр нь бөмбөрсөн алдаг хонгор үсүүд минь. Балчирхан биеийн боожиж бадрах хоёрын дэгдэж хүч тамирн гүйцэхэд хөлгийн жолоог барьдаг. Төрийн эрхийг эдэлдэг төрлийн холбоог тогтоодог. Орон гэрээнд толгойддог орчлонгийн замыг дагдаг үлээ. Хүний хүү ханыг сонгодог, хөлгийн хүү замыг сонгодог. Төрсөн хүүхэд нь гэрэлдэг төр түмний ёс юм аа. Өмг төшигтний дээж өгөөмөр хурмаан хийж
Адцаяагаан холж юга амраг үйлтэн дэмбэрэл дожин нарвал найс нэгтийн дотроос нас үсээ сонголцсон үнэн сэтгэлээ нийлүүлж үрд амьдрахын тулд өөр хүүхэд нэртэй үйл ажил сайтай түмэндээ нэртэй нүртэй төгс дүүрэн буянтай эгний тэрүү сарвал элбэг тавилуун амьдарч дээдийн сан явахын дэмбэрлөрөөдийг дээш нь дэвшүүлье. За дэмбэрэл миний дууд алжин та хоёр ооср үчгүй ард цагаан өргөөгөн барьж гал голонтоо босгодоо. Тал дөрөн малтай гэр дөрөн хүүхдээ өнөр өтгөн явахыг ахыг чаярн ерөөе. Хайна. Эндэмбэр жамцвайны буин яачтаа. Ганц жамцахна надад өгсөн бол би энэ хавийн хэдэн сумыг гаригтл найрлах байсан. Дуугаараа цаадуулсан сонсох. Яад ямар худлаа юм биш дуулж илвэ. Баячууд хэзээ юм жаалхар юм хийж байсан. Би юу зайгүй юм. Хайдва. Дожин та хоёрыг гэрлэх ингээд л манай гол орныг шуугцгаасан. Тэгээд юу болж байна? Угонч тийм л байсан юм аа. За тэр яах учир нь олдно гайв. Энэ хоёрыг гэрлэх юм гэж би л хөвдөө зүудлээгүй явсан. Хачин юм аа. Хачин чим юм гэдэг чинь хорвоо ертөнцөөр дүүрэн байх юм аа юм байв. За эдний найран дээр ингэж царай алдаж байхаар сүүн завууд руу явсан нь дээр юм шиг дээ. Ганц жинцдaan гарч ирэхгүй юм да. Тэгвэл ганц саксан тавих юмсан. Өнөөдөр хайдав яагаачгүй гараад явсан бодвол юм сансан байлгүй. Эцэг нь бас шарн хөдлөөд ирсэнгүй шивтэй. Тэр арахгүй хөөрхий. Дожинго хайдав төгсөнгүйгээд самбат хүн их хайж байна гэнэлээ. Тэгс сулаан самбат өгүүлэх юм бол яа. Хайдав гэж эцгээ дуурайсан дотор тамиртай. Даахгүй шингээхгүй байж арх хүн. Хожихгүй мөртлөө 8 хийн. Энэ хууль чангарч байгаа цагт олохгүйгээр бас залахгүй юм яа. Дайчин уулын хайдвтай сууж болох л байсан. Тэр яах вэ аюу шимэн. Хайдвар хөргөнийн гэвэл манай зарагдах нь байтугай хэдэн морийн минь хосолж унаад аймаг сум гэсээд алга болно гэсэн үг. Тэгэж эцэггүй хоёрын гар тамаг хөрөнгөө мөрүүлэхэнч азна яа. Адууныхаа хүнтэй суулаа гэж улсууд элдалд их ярьж байна гинлээ. Бидэнд ямар хэлэх юм бэ штэ? Охин дотроо юу гэж боддгийм бол доо зайлвал. Одоо ч урдынтэй адилгүй цаг өөр болж. Нэгдэл хомоонгод хэдэн малаасаа салах гэж байж долчин та нарын эр сонгод царайж салах яамаа. Тэгж байж альчгүй болчиход. Долчин чин дэмбэл тийм ч юм уу гэдэг шүү. Тэгээд аяндаа дасна биз? Маа, нэгээс атуусуу. Дуслаа. Дэмбэлээ хүн арай дэхэн тамагдач. За тамаггүй бол нэгдлийнхэн хамж ярих шүү. Ястаа. Суурин балтан хүртэл хэдэн азаргаадууд руу чаад манайх гэсэн сүрхүүл явж ийлээ. Тэрэн сангиж усрах надад дуунд. Тэгж ярьж болохгүй хөө. Би нэгдэлд малаа өгөөд хэдийн үлдээж аваад байгаа. Ерөн махноос татвар матвар гэхгүй амар юм байна шүү дээ. Жамцаа чоор юм уу?
За хар заннаа. Хараад байхад овол эдэн малтайны ороод байх юм. Би ч яах бодож орчихсон. Ерөн алдаагүй байх гэж бодож байгаа шүү дээ. За яг та нар орж илвэ. Ер нь нам засгаас энэ нэгдэлт чинь сайн дураараа орно гэсэн байхаа. Танай нэгдлийн ядуу ямт чойгоо бааваа. Үгүй баха. Байхаа. Аахан адуугаа адаад булчихсан гэх юм. Одоо цагт чинь янз юм дуулдах болж. Ер нь энэ нэгдэл гэдэг чинь мал өсөх болж байна уу? Аль хороох болж байна уу? Нэгдэл гэдэг чтэй. Арга залтай нэг нь баяжж, арчаагүй нэг нь хоосроод л сүулдэ хачи болон шүү. Чамта чи битгий дэмий юм яа. Үүнийг засагаас тун сайн бодож хийсэн ажил явандаан ашигтай болохоор та нар олж таарна. Энэ үхэндээ ингэж хэлэхэд чи хашир хүн болж арай хөнгөдсөн биш үү? Олныхон дунд явах шиг сайхан байдгүй юм байна. Тэр жил би 50 морин фронтод бэлгэлсэн. Тэглээ гэж хоосроогүй. Харин улам малтай болсон. Тэгээд засагч намайг үнэлсэн. Тий. Чи ч нэрэн саймалчна хурал зөвлөгөөнд оролцож нэг хэсэг мандаж байлуу. Тийм ээ. Төрийнхөө буянгаар өсгсөн эдэн малан нэгдэлт нийгэмчлэгэд яах вэ? Чи яах вэ сайн явна. Тэгэхдээ хүн болгон адилгүй мор болгон жороогүй гэчээр би нэгдэлд орвол чам шиг сайн явж чадаач үгүй ч юу. Эцэг хинхэн үлдээж өгсөн буян гişгэн өрн таран хийж хад юу бодож явах юм бэлээ дээ. Ямар ч ихсэн байцгаана. Сайн байна уу чавганцаа? Би чавганц юм уу? Их дарамжилах нэ. Харлаа та байсан юм уу? Би чавганцал гэж харлаа. Гүнэ найрын эхэндээ үйтэн ухаар дээдтэй задраад байсан чинь одоо аргал түүхэл гэж дэрв. Тэгээд юугээр? Үгүй зүгээр. Дэмбэрлээ наад арагч нь багдаж. Арай томхон арга өрөхгүй дээ. Хайд баян хаад алрах нь. Шавртын голоор наах. Бочөнө жороо шаргаанаад зарчихгүй. Аав мэд наавтай ярихгүй. Чаваас. Ганц морины толгой мэдэхгүй. Чиш ястай арга түүхтэй таарсан жавганц байна да. Баяртай. Эзэн мөн бишээрэ чамд харуулнаа гайгүй. Сайн байна уу самаа? Сайн байна уу? Яасан сони хүн бэ? Ээж нь чи би сайн биз? Сайн. Ээж маань яхав дээ. Би энэ зүгээр сургуулаа төгсгöd ирээ. Чи бүр танихдахгүй болчихлоо. Тийм ээ, сургуулаа төгссөн. Хотод суух уу? Үгүй суманда. Аль ороод явж байна? Дамган хөгшний биеийг үзээд явж. Хөгшний бие ямар байна? Гайгүй. Чи чинь баяа айлын хүргэн болсон гэвүү дээ. Хаанаас дуулаа? Чиний тухай асуудгүй. Тэгтээ дуудаж л байх юм.
Алиух хувинга. Зүгээр. Сайн чинь хэмбэ? Самал байна. Шамч манай сумын эмч болсон гэлөө. Тийм ээ, сургуулиа төгсгөөс сумын багын чир ирсэн гинэ. Хэцүү л хүүхэн байна шээ. Аавтай нэгжлийн тухай ярилцж байснаа сүүлдээ бүр ан ман маргалдаад ам ангайлахгүй байдаг шүү. Наач шиг юм болж зажлахгүй залгич байхаа бүгд. Хай. Та чи нэг ангид байсан гэлөө. Тийм ээ. Бид нар нэг ангид нэг ширээн дээр сууж байлаа да. Бас нэг ширээн дээр суудаг чи үгтэй. Наад ганчин дүүрчихлээ. Тэглээ. За хөдлөө. Орой. Танайхан сайн биддэг хөө. Сайн. Чи хаа хүрсэн? Алагчгүйтэй хэд маань алга болчиход та юм хараагүй байд. Өглөө тэр нүр дээр байна лээ. Өцөгдөрч харагдж ил байсан. Цаяа мэдээ. Олохгүй л өвгөн толгой тавтан шүү. Ямцгаа нэгдэлд ороогүй л байна уу? Юм л дурсахгүй байна. Танаа багийнхан чинь орж ил байна уу? Орж байна, орж байна. Зарим залтай нэг нь олигтой гэсэн үхэр хоны худалдчихад үлдсэн нэг нэгдэлд өгсөн нэр хэмээж муу гэснээ өгч байх юм. Тэгсэн хойно яаж өдлөх вэ? Ер нь нэгдлийн чинь нам засгаас дэмжих нь шин байна оо. Янз бүрийн машин техник, цаг усгааны мал, барилгын материал гэж дөөлөм ирж явах юм. Би ч яхад нэгдлийнхэн адуу хариулаад эхнэр маань гүйсаагаад сайхал байна хөөрхий. Нэг суур адуу хэдүүлээ хариулт юм бэ? Хоёулаа. Манай нэгдэл чинь үхэр хон ямаа ихтэй харин адуу цөөх юм байна штэ. Маа. Бид хоёр чинь хөдөлмөр өдрийг хөлсгээд их хөлм хөнгө авдаг болсон. Ер нь нэгдэл чинь ажиллал хийж байвал ёстой нэг жаргаж болох газар юм байна. Балта. Алимины хүндээ зогсчих. Миний гараад ир. Суурин Балдангийнх гэж сумын хаяас агсан хариугүй ядуу юм байт гэсэн. Нэгдэлд ороод сайхан айлгуулж. Нээрэлж яргаж байгаа ус юм да. Ашгүй адуугаа олоод ирвүү. Тэглээх үү? Юу үсрэв? Сэрэнах бас жанчгаа ирсэн. Ямар жинч вэ? Ягав нөгөө жолооч хотоос манай дэсгээ авчиж өгдөг. Оо, тийм л дээ. Сэрэн нь гоё гэж юм бол. Амралтаа авсан гин. Хоторх юм байхаа. Аа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Нөгөө хэдийгээ олон хүмүүс. Оллоо. Цэл нуур дээр л байна. Манайхан ч гэсэн нэгдэл айдл өдөр шинэгөө давхицгаадаг болж хашир хоон гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг. Би ч түрүүнд нөгөөж хүндээ хөнгөнөөс өгöd яах вэ? Отоохондоо жаалжуул ажил бай. Сэрэн юм. Кэлэм гараад байвал ахыгаа гаргалж байж үзээрэй. Тэмбэрлээ өмнө юу гэж бодчих? Даргаыг зөвшөөрвөл би ч бас түрүүнд нь гүйхгүй л бодолтой байгаа шүү. За тэр наад хань гараад ирлээ. Тэмбэрлээ хэлдэг ч зөв. Таны ээч зөв. За, явж. Ах дандаа яач яах вэ? Ой яах вэ? Yung сайхан гүнбэлтэй шүү. Нуга хаяагүй сайхан гарсан го бороо дээ. Ирж байгаарай те. Ирлгүй яах вэ? Цаа сэрэн ах чинь нэгдлийн дарга нь болох гэж өөр лавн болохгүй. Явъя хөөш. Хэрвээ нэгдэлд орохгүйгэл албадаж оруулах нь үү, тэгсгээд орох нь үү тэр нэг л мэдээд ирээрээ.
Хотод миний хэд хэдэн сайн таньд байгаа. Тэднээс согод мэдэж болно. Тэрнээс гадна удахгүй сэрв арах нь идшнэ битгий мар. Тэр болно. Санаа зовлтгүй. Би одоохондоо энэ нэгдлийг талгаж байгаа цаг та нартай багж болсон доос болохгүй. Сайн хүн санаагаараа гихчээр ашгүй чи хүрээдэрлээ. Чамтай ярих юм их байна. Хот тал руу нэгдэл юу болж байна хаа? Гадар сайгүй бомбоноор орцгож байна. Эндээсээ бүгд орох шинжтэй. Дэндүү сондгоор үл дэмийн болж мэдэн шүү. Тийм би. Энэ сэрэнингийн байгаадэр малын хаагсыг авдрандаа хийж явахгүй бол оройтхнэ. Айха. Тооноос өмнө хэдэн мал тугаад очино. Чи борлуулсан жигээрээ. Мал туун тэгж ярихгүй шүү. Хорейтэй болсон. Тэгвэл би сэрэнингээр бичиг хийлгээд авна. Замд шалгуул шалгаж илвэг. Ноднингийн өхөр авдаг захын панд санаж явъя юу? Би тэр хайчих. Намайг очино. Өхөр аваарай гэж хэлээрэй. Тэгнэ. Ер нь олон хүнд дуудагдаггүй. Санжаатай яриад учрыг олдох болно. Зөв. Мартаснаас хотод малын үний ямар бай? Худалдаа мал очихгүй болохоор тон сайн байгаа. Ичний сувай үнэ 1000-аас наашгүй. Тэгж өдөр өөр шүү дээ. За яама. Дэмбэрл манай хөргөн болсон. Би дуусаа. Тэгэхлээрээ бид хоёр малын хаагсыг дэмбэрлийн нэр дээр болгочихсон. Уулсантай ороод байх юм бол хоёр муу өгшин эхлээ нэгдэл орхсон надад. Тэгж болдог юм дараг. Авахгүй гэсэн хүн алгаа. Нуусаа годрongоо тагтаагаад ичлээ. Нэгдэл мал годрон туучгаа. Манай хасгаагүй. Харин танайхны малаас хамуу годрон туусч хүний өөрийнхөө хаач мэдэндээ. Нэгдэл мал хяасан цэцгийн үлдэх байдгүй. Харин жамцооныхаас үлдэнэ гэж өшөө зайлуулаа надад тэгээ. Яшаа галтмаа. Би явлаа. Дэмбэр дөөр услаа. Чи над хоёроо тугаад гарчих. Чай. Хойш дэмбэрлээ. Хонь услуулахгүй байна. Юу? Хэмдэг донсож байна. Өнөөх Пелемгний Сэмбэ палм хоёр байхгүй? Зөндөө хэлэн болж байна. Чи өөрөө яв. Яалаа гэж? Нэгдлих малаа услана гинэ. Баян тарга улсууд дараа нь болчих гэх шиг. Малын бараа хараагүй мусам зүгээр галзуулах гэж. Хөөе. Одоо байдлаа малаа услаж болохоо байх шиг. Надад слухгүй гэнэ. Саргатаа одоо хөнгөөд тийм байна. Танаас энэ хөдөлгөөн ямар алдууч. Онцлог өсөнөөс юу вэ? Чамцгаа дөрөс октомбор ороод онцлог өсөөнө хүн зовж байгаараа мэдүү хийнээс таж ирэх юм яа. Тэсхүү. Тань яса. Тэсхүү. Та нар чи яаж байгаа юм? Танай хөргөн чинь мал услуулахгүй ховоо болоод яваад байхад тийм үү? Энэ мосам дээр хэд мөрөх санаатай. Ачи. Дэмбэрлээ хүмүүн хүлээж байгаад малаа устгахгүй дээ. Бүгдээрээ нэг довны хүүхдүүд байж ингэж байх ч гэжтэй. Албана амны мал ямар ялгаа вэ? Алин ч гэсэн улсын хөрөнгө. Би юу эндээ туслахын орон зодлогдож байна гэсэн чи юу гэсэн үг вэ?
Дембэрл байна уу? Аав чинь би юу? Байхгүй юмд явсан. Дембэрл? Би. Таварлаа. Дараад яг би яач байна. За сайн уу? Сайн уу? Сайн. Сайн юу те? Өгшин чинь танаа тэмээ гацарлаа. Юу? Авчирлаа гэсэн чи өгсөн үг? Манайх нэгдэлд орсон. Нүүлээ гэж ямтугай хэлсэн шүү дээ. Тухай. Аав тэгэд юу гэж байна? Юу гэх вэ? Манай хүргэн даваачаад өгчөөрөл гэсэндэг. Аав гэртэл яхан байсаа ярих юм байна. Чадахгүй ба. Манайх өнөөдөр нүүж угаа. Тун заваадаг. Хой. Хөөш. Бор тайлыг алдсан гэсэн тэрнийг олсон уу? Одоогүй. Тэрнийг олж өгчөөд нэгдэл рүүгээ яваарай. 10 жил тэмээг нь хариулсан юм байна. Аав чи нарай тийм их юмн дээр чам шиг тэрэ алдахгүй хаа. Тэгж ярил тэрний чи эзэн би байна. Төлж өгчөөж яваарай. За Дембэрл минь. Нүд тайлсан баян хүний шинжтэй бай. Гайгүй тэр чинь би олоод өгч болно. Олж өгөхгүй мөнгөний нөгөөрэй. За ямар айл зараг тагч байгаа биш. Тэр зэргийн юм төлөөд өгч болох байлгүй дээ. Мажамса. Нэг аяр цаавуучих. Юмд явахаараа идэж явахаа бүр матч. Алуу хөөмөнд олжоо. Тэр цаан чинь мөнгө хазаар би аваад өгөөч. За Тэр цаад болно даа. Дембэрлээ. Наадаа суугач. Тэгээ. Аваа. Аяг авахаа мартав. Нэрэн аяг хэрэгтэй юм биш. Яга модон аягнаас хоёрыг аваад юу? Цааж. Бидний хүн асуувал Дембэрлийг адуунаар илд явсан. Намайг аймаг орсон гэнэ үттэй. Олжоо. Хөөмөн чи турган амтаа шүү. За яшигта. Аюушаа. Чи санжид хэлээрээ тэр гэж бас нэг хагархаа хэнгэрэг шиг буруу зүгөө бурддаг өгсөн би. За. Би төдгий. Хүн амтаа ирж магтав. Нэрээ тэгэн шүү. Тэгээ. Артлаа. Тэгээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна. Залуу хаах уу? Улаанбаатар орно. Хэдүүлээ яваа. Хоёулаа. Хүмүүс сайхан эдээ. Ямар үнэтэй байт юм бэ? 2100 төгрөг авах. Чи энэ хүнтэй танилцсан. Энэ хүн манай нэгдлийн тэргүүний хурчин цагт гэдэг хүн. Цагтваа? Та хуучин арилдын баяны зарагдаж байхдаа алган дээр 10 төгрөг тавьж үзсэн үү? Үгүй шүү. Тэгэхэд одоо нэгдэлд орж 2 жил ажиллаад хөдөлмөр өдрийнхэн хөлсөр матсыгээд авчгаа баярлагдсан. Ямар вэ? Хүмүүс сайхан аа. Дембэрлээ. За баяртай. Би явлаа. Баяртай. Юугээ баваа. Юм яаж мэдэх бид малыг шалгаж магадгүй. Ямар сандаа нөгөө срэнинг өгсөн бичгийг л авч явах. Эндээс дөрвөн шил явж үзье. Дембэрлээ.
бий сууд. Манайхаас бусна бараг л нэгдэлд орсон юм байх. Дуртай нь орж илвэг. Малын тоолго өнгөрөв. Маргаа хийхэд нь бэлэн байгаарай л гэж зарж ил байна дээ. Бусдын ч яах вэ? Харин тэр малын тоолгыг чинь ухаантай шиг хийлгий. Олжон хүмүүн энийг цааш нь хийгээрэй. Сэрэний ахын чинь хувь. Аа үнэн миний таксиг яасан бэ? Тэмдэглээ. Хавтраа оруулчих. Тэгээд үлдсэн юм бэржийн хэрэгтэйч. За. Би бас юунаа туханд хөрлөгөө бүгдийн зүйлээд яг гэж одоо зарим олсон тэмдэглэл хийгээгүй шүү. Тэгэлгүй яах вэ? За яшиг да. Аав дандаа төгж муу санаалж ийдгийг. Юу муу санаал. Ихгүй яа. Аав нь 3 гунаар авсан шүү. Аль. Энэ ястаа сайхан шийдэж авах байна дээ. Тэмдэглэлтэй авсан. Оо ашиггүй дээ. Хаяа. Яасан сайхан ганцв. Учиргүй үнтэй байгаа вэ? Харахад өнгөн зүгээр ч гэсэн чулуун таарав. Юм үзээгүй юм болоод дэмбэр хил баярлж байлаа. Тэгэлгүй яа. Чаа. Алигтай хамаачихгүй. Ухаа. Үзээгүй гутал тайл нэгчээр яагаач бол яаж болох вэ? Чөхмаач. Маа юуше. Яасан сайхан сувттай дараалав. Энэ өөртөө авсан. Аваата энэ том төрөг чинь юугаар дүүрэх юм бэ? Аав нь хонь хүрээ. Та нар малаа сайгүй шүү дээ. Санснаас тун овоо өглөө. Улаанбаатар сайхан юм уу? Сайхан юм аа. Тун сайхан газар. Үгүй яасан ч олон хүнтэй юм битээ. Манай аймаг дэрэгд нь юу ч биш. Хүүхнүүд нь ганга юм уу? Хотын хүүхнүүд гоё юм аа. Гэхдээ миний муу бор хүүхнийг яаж гүйцэх вэ дээ? Аавч мөр бас сум руу явгав. Тийм сум орох хэрэгтэй болж маргааш явна. Хүн хартай уулзах хэрэггүй. Тэгэд ямар сонин үзв яриач. Сонноос хэд нэглээ байлаа. Нэгдэл гэдэг чинь байшин, барилга, машин, техник, юм найхтар хөгжсөн газар байдаг юм байна. Өвдөг автан сүрх юм байна. Та нарыг явснаас хойш баян уулын нэгдэл гэдгийг байгуулсан. Их ч олон айл орсон. Харин аав чамд нэгжийн тухай ярихгүй байна уу? Гүйгүй. Манайх гэдэг айл яах юм бол тоо? Антон хүнтэй уулзахаар нүүрүүл байх юм. Тэгээд хэдэн малаа бодохоор ормооргүй л байх. Харин Болхоо. За ороо. За сайн байна уу содном? сайн хүмүүс сайн уу? Сайн. Гүс сайн гэжтэй хүмүүс. Хөлм үү? Йоо. Энэ муу баруун хөл өвдгөрө хатгаад бүр явж батхаа байсан. Та суута. За. За тэгээ сонин сайхан юутай? Юм уу? Танайд ч наашаад хөл буусан гэв. Тийм ээ хүмүүс. Та тэгээд юу хийж вэ? Юу хийх вэ?
Гүй та чинь баруун хөлгээд байсан. Баруун хөл чинь зүгээр юм шиг дээ. Энэ зүгээрээ. Зүгээр. Энэ муу зүгэл. Ёо. Та юунд ингэж алиад байдаг юм бэ? Одоо хатханд явахгүй болохоо байлаа. Тэгж ярихгүй. Гүй тэгж ярихгүй ч гэж. Би нэгдлийн гişүү биш шүү дээ үгүй. Нэгдлих биш ч гэсэн та хэдэн малдаа ус бэлтгэдэг юм байгаа биз дээ. Шүүмэн ахтаа битгээ за. Эрүүл бол би хайрладгүй хөө. Тэгвэл та акттай юм. Байж болно хөө. Маргааш нөгөөдгөө хүрээдэг. Би хүнээр захаа явуулсан. Тэр матгүй. Чөөрэ мэдээ шүү. Миний өнөө сууж байгаад салсан авгай хуучин нөхрийн одоогийн сууж байгаа ихнэрийн их охины нөхөр Сандаг. Тэр эмчээ. Сандаг акт явуулна гэсэн. Сандаг таны биеийг үзээгүй яаж акт өгөх юм? Би захааг үсэн. Энэ хүү нөхөр соднон болбоос хаврын харчийг бос үед мал төлөх цагаар буюу намрын цагаан харуунаар хадлан бордоо авах хашаасаар сэлбэх зэрэг харвар ажлуудаас чөлөөлөхгүй болохгүй гэсэн акт өгөл гэсэн. Чамд тал гэж ярих. Содноо тэгж болохгүй. Нэгдүгээр Сандаг чинь хүний эмч биш, малын эмч. Хоёрдугаар тэгвэл таны наад өвчин чинь Лазан тэрий гэдэг өвчин байна шүү. Лазан тэрий? Бишээ, Лазан тэрий. Та өөрөө явж чаддгүй маа гэхэд хүргэн охин хоёроо явуулаач. Охин хэдэн малын дэлий шовтолч гэрийн ажил хийдэг. Хүргэн хамаг малаа хардаг. Тэр чинь миний ч мал биш, улсын мал хөрөнгө шүү дээ. Зүйтэй. Хүргэн охин хоёр чинь нэгдэлд орох гээд явж байдаг. Та энд ингэж байх гэж. Хаана? Нэгдлийн контор төрөгдлөө бариа зогсож байна лээ. Тэгний охин намайг амттараа та нар тэгж яаж болоогүй. Юу, та битгий Сандар. Энэ таяг авчих. Би зүгээр таньяар тоглосон юм шүү дээ. Ахын яахан өмөр авалцсан юм аа. Тэгээ юу болж вэ? Хадлангийн тухай юу? Тийм ээ. Гэхдээ сая бодхноо хүмүүс хадлан хад чадгүй гэсэн хадланчдынхаа тоогоор эдвэж дөнгөх байлгүй дээ хүмүүс. Гүйр тэгэлгүй яах вэ дээ? Юм багтмаар идэг дээ. Наадах чинь нилээ юмараа шүү. Энийг яаж хөө? 600. Юу, идсний мал ах уу? Ямар мал? Ямар л ямар. Чи идсний үеэр нэг 500 авна өгөөр. Тэгээд ав. Оо за тэг. Энч тэмээ биеэр арай жаах юм байна. Тэр ч эзэнтэй юм байгаа юм л да. Харин энэ алагч үнэг ав. Энэ жил суваарсан тарган үнэ шүү. Хэн хэнийхээ хэрэгтэй гэж бодъё. Чи ээжийн гримодыг засч өгөөрэй хөө. Тэгээд болдгоо яах. Хайдэмэр. Хаг. Ширүүхэн хоогоод явчихаа хөө. Дэмэрлээ. Чи дармад өртөө юм уу? Тийм ээ, манайх шин чингэлэг авсан. Юу манах гэж? Тэр чингэлгээ ээждээ авч өгсөн байх чинь үлээ. Муусаа навшаа хийх савгүй юм авч өгөлгүй яах вэ ээж минь. Хүний юмыг дарахтаа ядахтаа эзнээс нь асууж бай. Тэр чинь миний үнэ. Тэгж ярил миний нэрэн дээр данстай юм шүү. Зарсан ч идсэн ч хүнээс асуухгүй. Жамцуд хоёр амьд минь байсан цагтаа буянта бурдуудынхаа үлдээсэн хөрөнгийг арай чам шиг харгуугаар тогдуулахгүй шүү хүмүүс. Та нар тэгвэл над дээр тоолуулсан бүх малаа эргүүлж ав. Би түүнтэй түнгүй чинь болоод л явсан. Нэгдлийн хаяа дагуул ямар ч гэсэн болох байлгүй. Хүний хөрөнгийг үгүй хийж чад омогдног инэ яасан шаттай идэв. Ээж та юу гэж хашгичаад байгаа юм бэ? Ганц үнэ зарах мэдл байлгүй яах вэ? За чи мэдээ хажууд нь жон гэдэг. Чиний ханьсан юм чинь иймэрхүү юм байж тааранда нохой долоо. Ямар аав шиг даалуу тоглоод хүн далдчихсан биш. Ээж зарим дэндүү гэдэг нь. Чи эцгийг юу гэх гээ? Энэ мөдэмбэрлийг харж байна уу? Нөгөө адагчныг юм зараад ихтэй чингэлэг аваад өгсөн байна. Тэгээд хэлэхээр энэ малаа аав. Би нэгдэл зорчи ажилтна гин. Өхөн яахтаараа ийм муу санаатай доцуур тамиртай болдог байна. Хижээсэн бирүү тэрийг эвлэгчээр энэ чинь бүх халтсан. За нэгэн зарчихсан болов. Түүнийг зарцсан болов гэж тэгвэл би өөрөө ч ярилцсан. Тэгж дураар нь тавихгүй шүү. Уг нь хэдэн малын дансыг Дэмбэрлийн нэр дээр байлгуул зүгээр юмсан.
нэг үнэний хитэн чиамавч. Сэрүүн очван удахгүй жанчвэ хэрэглээр хотоорч хэдэн өхөр юм ахварлуулж явъя. Демберли хөрөж ажлаа хийх гэж явъя. Мөчөө үнэхээр боллоо. 자, сайн уу дажжаа? Сайн байна уу? Сайн. Баячуу тусалах гэж явж завтайлаас хаж өгсөнгүй. Хүн тусалж яваа да. Заач хүнээр даажигнах яах вэ? Дотор үлээ зүвчмээр юм байвал гаргаач. Бас хаана болгочоо? Сумын дээрээс нэг шил манфаад болгоод. Тэрнийхээ хүчинд л арай хийж ирлээ. Бүгшнээс бартаагаа залуугаасаа хоёр л хоршоо найрхийг хороож их юм да. Тэгж төлөгдөж хөвдөө. Мөнх юм гэж хаа байх вэ? Үхээсээ өмнө сэтгэлээ хамтаж жаргаж сэнгэж яаж үхээ гэж боддог болоо даж юм. Дембэр хаачаа. Атонд явсан. Атуу ирэхээр явсан. Согтуухэн сохор ухаантай гэж. Дембэрлийг эзэгж чамтай хэдэг соли байсан. За. Ингээд ер нь би жаргаж явна уу, зовж явна уу чи хэлээд ихтэй. Чамаас жаргалтай хүн байгаа гэж үү? Тэм бэ. Би дембэрлийг мэднэ. Заадагчин дотор тамиртай. Көш. Биэнд хайр халамжгүй, хүндий хүйтэн хүнтэй. Тэгэхдээ надтаас үсэн юм биш. Тэр над ямар падвах. Тэгэдэж гисэн сэтгэл зовж ил явдаг. Тэмбэрч тиймгүй шүү. Чамаа сидүсами. Чамаа дембэрлдээ суусан тэр цагаас эхлээд би гэдэг чинь хахма толгойн дор залгаастай хоёр хөлөд үлдсэн. Заяа. Хүн додоо дордож наамсихдэг юм да. Харин ихтэй. Харин би чамд муу сандгүй шүү. Миний дотор юу эргэлдэж байгааг чи яаж мэдэх вэ? Чи бай тухай хингаанч гадардахгүй юм баха. Тийм үү дажаа? Авч нь хотоос ирээд унаа гэж хэлсэн. Гадаа унаа байхгүй. Дембэрл адуугаа олж ирнэ үстэй. Жам цой амар дарах юм биш. Сумын дээр байж л байг. Аав хэнийг буугаа? Хэнжмагийн талдаад удаж байл. Тэгвэл олж хэдийгээ дааланд өгч байгаа та? Яах вэ? Өгчл байг. Баячуудын хөрөнгө ямар барагдах юм биш. Баячууд гэж танахтай итлээ хоосорчихоо юу? Би гэдэг чинь танай тэр дембэрлдээд л буурлын хөрөнгийг баяжуулагч нь биш. Бууруулагч нь шүү дээ. Гар татахгүй зэрэг хангахгүй наах. За дембэрлээ. Адууга ханаас болов? Тогоотой өрөөс оллоо. Бүрэн байна уу? Ашгүй бүрэн байна. Өсөрдөр төвдөр хурд суугаад ирсэн чинь адуу маань байдаг вэ? Энэ хаваалда бодох шиг байна. Үгүй дамдад юм дайрлцсангүй те. Баянгуудын зүүн сурганд хэлэг бараан адуу байгаад харагдсан те. Тэр биш ээ. Морицаж явдггүй хаа дембэрлээ. Чиний олигтойх юм бариад өгөөч. Тэгээ. Би одоо бариад өгье.
хүн дэмбэрл хийж байхад яадаг юм? Цацгайгаа харж байгаа биз? Би хэлээгүй дээ яга. Өөрөх гэр толгойлж яваагүй залуу хүн алдаж амдгал яв. Даврсаар давгийн орондоо бичээд энэ дэмбэрл чинь бүр галзуух юм. Айд өвөл авсан гэх чинь үлээ. Баалын хэмээр өгсөн бэ. Чамхилсан. Ваа. Нөгөө гайхуулдаг нэгдлээсээ давна гэж. Тэр үед чинь нэгдлийн адуу цөмөөрөө уруудсан юм шүү. Суурин бадсан ямар оёлтой юмны нурундаар гарч үдсэн биш. Өөдрөөгөө хамаагүй дахиж вэжлмээр адаа биз хайрын сайхан май. Тэр морны ортгийг авнаа. Өгсөн хойно тэр ямар нохоо өх юм. Бод имбэрч гэсэн дээ. Чөдрийн ганц моргүй мөртлөө хүнжлийнхаа хэрээр хөдөөж ивэл таарна. Баалтан мор өгч болно л доо. Тэгэхдээ сайн гойлгож ам өчгийг авч байж өгөх байсан юм шүү дээ. Гойлох байтга манай энэ ч өөрөөгөөд өгсөн бол тоо. Дэмбэрл маань ойрноос нэгдлийн тухай өгч ойлгодог болсон байна лээ. Тэр нэгдэл чи хувь хөрөнгөө нийлүүлсэн юмтай хүн орхоос биш. Арайд санжид эднэр шиг гадаага ганц нохойч хөөсийг даж явчихгүй баха. Дэмбэрлийг хөөргөөд байвал хөдлөөл байхгүй. Эвийн олохгүй бол дэмээ баха юу юм. Ир мунцсан биш үү? Энийг царайч сууха боёо. Ам хайдагтаа суулгыг байхад чи дэмбэрлтэй гэрлүүлээ. Гарын дор юм гэсээр байгаа тэр. Нөгөө гарын дор бүргэн чи айж. Хайдууч яах вэ байж л байна л доо. Ямар авдран дадлсан алт биш. Амьтай голтой хүн шүү дээ. Хайдуу ханхуу шиг хийсээр явчихгүй. Одоохондоо дэмбэрлээ доосорлож бай. Яарад яах вэ? Би оролгүй тэнэг болохоо одоо л ойлголоо. Өөрийгөө ухаантай гэж бодоод байвал тэнэг болчтیں۔ Гэлээ. Тэдний уралдагч нэгэн бодлын зөвлөлтөө. Муу ээжийг аваад явъя та. Ер нь танахны ярьж байгаагаар чи өтөрийн зам өнөдөр салж явах шиг байна. Ээжи чинь хэлдгээр танаа хоолыг идэх хоногийн доо дууссан юм аха. Танах гэж чинь их штэ. Тийм биш ээ. Тэгвэл чи манай хөрөнгөнд болж надтай суусан хэрэг үү? Цаанаа нэлдүү юм сансангүй. Сайхан хүүхэнтэй сууй саймар уны өнгөтэй өдөртөө явъя л гэж бодож явсан юм. Тийм баха. Чи эртхэн шиг нүгөө хэлсэн бол дээрээс юм да. 60 хүрсэн муу чавган цүй хоёрыг хөөрхөг их хүн та нар дотор алгал та. Нүүх гэж байгаа учраас гадралж байна. Манайх чамгүй болоод л байсан болох л байлгүй дээ. Юу болоод байна хөөхтүүд ээ. Дэмбэрийг салж нүүх гинэ. Нэг нь тохирохгүйгээс тэгсэн шулуу. Манай энэ дандаа болох үтгэхгүй юм ярьж явах юм. Хүнд нэр төр гэж байдаг. Чи юу н хайшаа нүүж. Хаан зуух гэв. Энэ юу ч хэлээд нэмэргүй. Чамайг ямар надтай хамт хүлээ тавьчихсан биш. Таних замаараа танил. Улс амтэн чи юу гэх юм бэлээ? Миний мэдлийнх манайх гэдэг айл чинь үеийн үед ядуу зүдүү явж айлантанд зарагдаж явсан бол харин чи бид хоёр воинтны войнаар сайн сайхан л явна. Юугаар дутлаа гэхэлтэй. Юм бүхэн дутж байна ээж минь. Адгийн наадах нь өнгөрсөн намар танд нэг муу чингэлэг авч өгснээ төлөө. Эднийх нь юу гэлээ? Тэгээд аргагүй ихэнд 8 ботсон. За хүмүүн юу болж байгаа нь вэ? Нэгдэл рүү нүүж байна. Хөөе. Манай тоглоом хийх гэж охин нь чамд өгөөгүй юм шүү. Хүн нэрэн тоглосолтой гэдэг юм. Ингэж их захгүй дураараа нь тонгочхон боловол дээр байх шүү дэмбэрлэм. Жохом. Ямар дон шүглэхлээр ингэж ханы жилгээр орно хаяад явж байгаа хөөхтүүд.
Жамцсан нь хэлээд үгэнд орохгүй зөрөөд байх юм. Хүмүн чи залуу хүн болоод зочмог ууртай шарттай байна. Тэр яах? Чи үж болно. Таарахгүй болоо салжч болно. Хүү эцэг чинь хүүгийн минь хүний зэрэгтэй хүн болгож үзээрэй гэд надад аминчил захидаг байсан болохоор би өөрийнхөө үрээс өөрцгүй л чамайг хайрладаг. Хатра! Чамайг дуудаж байна. Хай хатра! Тэр хардаг даа. Игчээ Дэмбэрлих маань нүүчихлээ. Нүүжлэг. Ингэж өөгч биш булчирхаж хоёрын хооронд байсан дөрвөл тэрэн дээрдэ бүтэхгүй дэнийгээд байхад энэ муу жамцаас л болж байгаа юм. Уул нь энэ хоёр хоорондоо эвтэйхэнд байсан. Та нар шиг залуу улсууд хүнээ л чанцахгүй сүлдээ ингэж л таарна. Миний хүү жамцаавынхаа үгэнд ор. Нүүлдээ. Уг нь бид бүх насаараа айл аймаг тассан болохоор та нарын нүүхэд эвгүй л байна. Нэгдэл тохимоотой байвал буцаад ирэхгүй юу дээ? Санаа зовлтгүй Дэмбэрл минь. Одоо яыг хөвтөг. Залуу байгаа явахад хоёрынтэй айлгаж түүнийхээ явдал биш гэдэл байдаг юм. Би танаас явдлыг мэдэхгүй юм. Энэ удаа юм боллоо гэсэн. Хоёрын түшиж яваарай хүн. Орчин авэж бид гурав бүхэл шөнийн турш гурвалжин хэрэг бол. Тэгээд юу болоо? Тэгээд яг намайг явуулахгүй. Би ч гэсэн чамайг их хэцгийг хаяад яаж яв гэх юм те. Амьдрал ямар болох юм бүү мэд. Ойлад яах вэ толч юм. Хоёулаа бие биенийг мартахгүй л явъя. Дэмбэрл минь чи тэнэг биш. Ухаантай шүү. За хүм чи юу гинэ нүгэд ирсэн гэв үү? Тийм ээ нүгэд ирсэн. Жам цахыг Тэндээ үлдсэн. Дэмбэрл минь чи тэгээд ямар хүсэлтэй ирэвдэ? Би нэгдэлд орох бодолтой ирлээ. Нэгдэлд орох чинь зөвөө. Өөрөө мал хөрөнгө юутай билээ? Мал хөрөнгө гэд байхаар юм чи байхгүй л те. Харин ажлын хувьд бол ямар ч ажил хийсэй яах вэ дарга. Хаа. Нэгдэл маань ашигтай ашиггүй сайн мэддэхгүй байна. Зарим нь нэгдлээсээ гарыг гэж гүйгээд байна. Бид малтай малгүй янз бүрийн баахан амтан авчихсан чинь мөрсөөлдөө буруутаад одоо тэднийг шингэх газаргүй болоод байна. Энэ үхэндээ л гэж ярихад нэгдэл гэдэг чинь идэж явах нь хөрөлцөхгүй хэцүү байна. Тэгээд би яах вэ? Одоохондоо байдлыг харж аз нь бол яасан дээ хөөхөө. Чи ямар өнөө маргааш ор гэж хөөгд байгаа юм биш. Яарвал даарна гэдэг үг байдаг. Нэгдэлд ороход оройтно гэж өөр байхгүй. Хашир улсын аяыг харж сүлд нь орсон улс л хожиндоо.
Би нүүж ирэнгүүтэл тантай уулзах гэсэн та байсангүй л дээ. Тэгсээр байгаад л өдий хурчлээ. Би ус аймаг дээр дуудагдаж очиод дараагаар нь хөдөө бригадаар ажил хөөцөлцөөр яваад дөнгөж өцөгдөр ирлээ. Би ч яах вэ дүүрсэн хүн. Харин муу ээж маань л хэцүү байна. Санжидугай суурин газар сууж яаж чадах вэ зайлвал. Чамайг эргээд очвол цаадуул чинь баярлан да. Харин ээжигээ орой манайд очиж хэлээрэй. Хөрхи настай ядарч байгаа байх. За. Көтөлчин та хоёр салаад ямар хэрэг байна? Улс амтэн чамайг нэгдэлд орохоор ирлээ гэж яасан ч бодохгүй шүү дээ. Ямц яах вэ? Сайхан санаадлаг өсөг явуулж нүнээ хөмнө. Тэр дэмээ ээж. Ямар нүрээрээ эргэж очих вэ? Тэгс амтны дог болохоо болё. Юу амтны дог болох гэж? Чамаас л болж байгаа юм. Ингээл суурин сахиас суух хэрэггүй. Ямар ч хэсэн нүүж болохгүй нэ ээж. Юу болохгүй гэж. Ийшээ суух. Зүгээр. Би яарч явна. Санжидугай танах нөхнө. Тийм ээ тэгээд л энэтэй хэрэлж яахгүй. Өөр заяагаагүй ч гэсэн буянтны буйнаар болоод л явсан. Хатун зун харцаа ууж гол харалж өгөхгүй. Гэцүү байна л хамт. Би яаж энэний гараа аяадаа хавд. Ямар сайн дэлэн гэж энийг муу харьсэлдэд суух уу? Энэ нэгдлийн хаяа бараадсан биш. Амаараа шороонгүй. Манай нэг хүүхэд гэж нэг толгой нэргсэн. Одоо ажил төрөлж өг. Мөнгө төгрөгч байхгүй хэцүүдлээ. Яаж амжуулах гэж байгаа хүүхэд.
Дэмбэрлээ. Чи зовоод яах вэ? Би нэг хүнтэй уулзъя. Сэрэнэн готэй юу? Намын өрөөнд дарахтаа уулзнаа. Өчир нь олдох байлгүй. Дэмбэрлэх гэж үнэн үү? Ирүүл сайн л биз? Хэн тэгж яа? Санжид гол хүн тэгж ярьсан байна дээ. Тэгвэл чи санаа амарчээ. Хүний санаа амарсан ч зарим хүнийг цоох байх та. Одоо ч олноо дагаж нэгдэл бараад юм билүү гэж боддог боллоо. Болжоо. Ишэхтар суухаа үйсэн шүү дээ. Тэрэн дээр дээ. Ер нь чи бид хоёр буянтай бол буянтай. Юугаар дутна гэх вэ? Ингэж бие биенээ зовоож тунж байснаас нийлүүл яасан бэ? Би чамайг муу хүн гэж хэлэхгүй. Гэхдээ тогос шиг гоёод хөхөө шиг донгоцсон ч би чамтай суухгүй шүү. Хайд вирээ юу? Сайн байна уу аюушгүй? Сайн хөөмөн сайн уу? Сайн. Ичээ цаа. За хөөмөн. Хөөмөн танах болгохийн бөөнөгсөн буугаагүй л байна уу? Тэнгэр сайхан бол маргаашаас нэг санаатай. Яамай доортох нь мөцсөн билүүд хоёр нодногдоос хойш уулзаагүй. Танахтаа саахал түүмэ гэж ээж бүр баярлж хат хөрөг гадар хөрөхгүй байна лээ. Аргагүй шүү дээ хөөхий. Харны ятгасаа нэг нутаг усан байгаа юм чинь тэглгүй яах. Галтмаа минь хүрээдэлээ. Хурал тардсан уу? Тарлаа. Одоо ч буцахыг бодё. Манайхан танд цайны сүрэн бяцлаг явуулсан бай. Хэнийрээ вэ? Балдан гоёч. Ялаа галтмаа минь хөөхий муу жамц минь буйнайдлаг. За, усаа байтэр. Аяг цайж анжууя. Танайх тэгээ нүүх болж байна уу? Яах болж байна? Үгүй одоо мэдх юм алга. Би ч нүүн буцна гэдэл байгаа. Энэ маань одоо юу гэж хийх юм бэ мэд? Юу ч гэвдэ. Ажил олдох болов уу гэж гордох юм. Одоохондоо ч нүүж чадахгүй нэ. Халтмаа. Суман дээр юу дуудаа? Хурал зулаа гэх. Юун тухай хурал вэ? Эвлэлд орох өргөдөл өгсөн. Тэгээд яа? Орлоо. Эвлийн гишүүн болох чинь их л хөвгөлтэй сайхан гинлээ. Би нэг элс хинсэн. Тэгээд ч тийм. Дэмбэрлэлтэй уулзаа үсттэй. Уулзсан. Тэгээд юу тэгээд гэж намайг асуухгүй байна уу? Хээ, асуухаар барах удаа. Чамд ер нь хачин сая юм а зайлуу. Гэхдээ тэгээд ажил албагүй. Тэнд дэмээ байгаад байж яах нь вэ? Нааш ирэх гэнэ үү? Эргэлзэл байгаа бол та юм. Тэндээ нэг ажил олдох болов гэж боддөг юм шиг байна. Санжид гой маань харцаатай хэзүүдлээ л гэж байна шүү дээ. Зайлуул би муутай настай амтэн аргагүй шүү дээ. Суман дээр хэд хоногоос хуралтай гин. Чи дэмбэлтэй очиж уулзмаар юм да. Юунд тухай хурал юм бол? Сайн дуулсангүй. Нэгдлийн тухай л биз дээ. Нэгдлийн тухай гэхээр манайхан намайг явуулахгүй л дээ. Харин эмчид бие үзүүлэх нэрээр сумаар яваад. Тэг. Би ханий хариулж бай. Чи ламын тухай яриач. Дэмбэл тэр хоёр лам сая эвлэлийн хурлаар өөрийн дарга болсон. Одоо аймаг явах юм гэлээ. Бүр гарч өгч. Өөр сони. Сум нэгдлийн даргаар өөр хүнийг сонгосон гин. Ямар хүн бэ? Хотоос ирсэн галуудах гэв үү? Сэрэнэ хайчих юм бол. Итгэхгүй. Сэрэнэ ахын тухай манайханд битгий хэлээрэй. Тэгвэл өөрөө явна гээ шүү. За. Санжидгой. Таны нүүн гэдэг ч бас аргагүй юм а да. Тэгээд тэр юм уу? Манай хүний гисэг конторын үүсэхэ суудаг байсан. Ажил төрлгүйдээ уйтсан байлгүй дээ. Харин наван дарга дэмжиж тэр ажилд оруулсан. Тийм. Нүүж ирсний дараа хийх юм байхгүй. Толгоогоос л авчирж баахан гээддэг байлаа. Намайг ажилд орлоо гэхлээр баярлж байна гэж харахгүй. 60 гарсан та ажиллаа. 20 гарсан би ажилгүй суuna гэдэг яасан ичгтэр юм гээд байсан. Одоо нэг санаа намраа байгаа да. За явъя да. Цаг болчлоо. Тэгээ хүн. Сайн сууж гэнэ үү ээжээ?
Миний мөнхөө яваад ирлээ. Аль үйж нүнсэн. Тэмдэглээ. Чи яасан сони хүн бэ? Сайн биз дээ. Сайн. Хэдэд ирээ? Аль өглөө. Тэгээд ээжтэй ярьж яхан суулаа. Тэгээд яг чамтай уулзах гээд яваад ирлээ. Би ч яах вэ? Иймэрхүү л ажил хийсэн ч байна. Чи тэгээд буцах уу? Буцнаа. Хэзээ? Маргааш. Чи юу одоо? Яага юу болоо? Хэлэлт. Зөвхөн гэр орныхан чинь сайн биз дээ. Сайн. Тэгээд надгаар урууч болох гэж би багт өгд. Чулуун тавьчих. Энэ ажилд бүр ороо юу? Үгүй. Зүгээр сухаар барилгын чулуу тавилцж байна. Намаа өрийн дарга намайг энэ ажлыг түр хийж вэ гэсэн. Олигтой таарах ажиллаж алдахгүй. Заримдаа буцчих нүмерл санагдах. Бас тэгээд энэ ажлын мань хөөс хүчин ч мэддэхгүй байх юм да. Хамбаг амтны нэгдэлд орж гүйцлээ. Манайх гэж байх байдгаараа байжлээ. Яван таав нэг юм бодох байгаа. Харин л дээ. Уцаа тэмээдтэй. Ингэж ихэд айн олдох байлгүй дээ. Чи харах уу? Харин ингэсгэд хоёулаа явъя да. Санжидын дэмбэрлээс нэгдлийн гишүүн дэлсхийг хүссэн өргөдөл байна. Өргөдөл түүхэн унших уу? За тэгвэл асуух юм байна уу? Дэмбэрэл басараа. Бодох уу? Надад дэмбэрлээс асуух нэг зүйл байна. Та нэгдлийн гишүүдийг адуутж байсан удаа байна уу? Үгүй. Тэгвэл нэгдлийн гишүүдийг худаг дээр барьж аваад одож байсан гэж үнэн үү? Тэр үнэ. Саяхан болтол би төөрөлдөж явсан юм аа. Харин сүлдээ учрыг ойлгоод би нэгдлийн гишүүн болъё гэж санаа шийдсэн. За. Над нэг асуух юм байна. Дэмбэрлээ хүүх. Мал хөрөнгөөр хэр зэрэгэв? Мал гэдэг байх юм байхгүй. Чамайг нодон жил нэлээд олон мал зарлаг дуулсан. Тэр чинь юу байсан? Дэмбэрлээ. Чи өнгөрсөн жилийн тооллогоор 300 гаруй толгой малтай байсан биш үү? Тэр ч дэмбэрлийн хөрөнгө биш баха. Чи ээжтэйгээ хоёулаа ирсэн гэлүү? Тэгсэн. Должин ирэхгүй юм уу? Мэдэхгүй л дээ. За да дэмбэрлээс асуух юмгүй бол санал шүүмжлэлд оръё. Энд санал байна. Надад болох уу? За. Надад дэмбэрлийн тухай ярих юм байна. Нөхөр дэмбэрэл нь Баян Жамцынд олон жил зарагдж байсан үнэ.
Харин сүүлийн үед Жамцгаан хөргөн болсноос хойш Дэмбэрлийн зам байдал нь хувиран сагсуурч баярхах. Нэг хэсэг нэгдлийн малыг хүртэл гадуурхаж, ус ундаар хавчиж биднийг зодож байсан. Бас нэгдлийн дарга байсан Сэрэнэнгуйтай хуйлдаж Жамцгаан итгэлийг хүлээж олон тооны малыг хотод аваачиж зарсан юм. Энэ бүхнээс үзэхэд нөхөр Дэмбэрл амин хувийн ашиг хонжоог эрж танхаарин нэгдлээс гадуур явж болох юм гэдэг ойлголт нэг хэсэгтээ байсан юм аа. Гэвч сүүлийн үед Дэмбэрл энэ бүхнийг ойлгож ер нь бидэнтэйгээ хамт байх нь дээр юм гэдгийг ухаарч нэгдлийн гишүүн дэлсгээр өргөдлөө өгсөн байна. Тэгэхээр элсүүлж явах нь зөв гэж бодож байна. Болох уу? За. Нөхөр Дэмбэрлийг нэгдлийн гишүүнээр элсүүлж явах нь зүйтэй гэж бодож байна. Энэ сайхан залууг суурин газар сойж байснаас мал хунраа дийлэхгүй байгаа манай баригадад өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь ажил сайтай юу ч хийсэн чадахгүй юм дээ. Дэмбэрлийг гишүүнээр элсүүлэх гэсэн гарааргүй. Татгалзаж байгаа юм байна уу? За, одонгийн саналаар Дэмбэрлийг гишүүнээр элсүүлж авлаа. Шуугаж иргээд хөдөө нутаг мэд сайхан байна. Олон хөлийн суурин газар гэдэг чинь дотоод авчидаа сууж болохгүй юм балдан байна. Тэр ч 7 зөв. Харин танах чи явж сайхан өстэй газар буучлаа. Манай цагаан нуурын хоолойг бодвол чангайдуу газар байна. Тийм шүү. Энэ арлууга бол бүр мод ихтэй. Би ер нь ингэж гэнт нүүн гэж санасангүй. Тэр Сэрэн дараага хой хөрөнгүйгээд одоо хүүгийн ажилд авдаггүй. Намын дарга гэж нэг буянтай хүн байна. Оо, галбадрах дарга гэснээс би нэг юм артах гэж байгаа юм байна шүү дээ. Чиний чулуун дээр ажилласны хөлс 175 төгрөг өгөөс. Яалаа. Агантаас цайваараа хүмүүн цаг. Бэнэнго мөнгө байхгүй гэсэн чи яалаа. Тэр худлааг нэ мөнгөтэй юм байна. Шин дарга маань юмны эвийг олохдоо ч тун гарамгай юм аа. Тэгээ та нар олигтойхол ажиллах юм бол юмтай л болон шүү гэж байна. Тэр ч үнэлдэ. За. Дэмбэрл минь мал хүлээж авсан ахтны чинь 1% нэ. За. Гарын хавшиг зурч. 415 хоног болсон битээ. Тийм ээ 415. Баригадын дарга таны зааж өгсөн буудлын дээр өвлөчихөө. Энэ жилдээ одоо тэхэлсвш яах. Харга тавирэг муутай бас өвөл хургал нь хэцүү дээ. Нэрээд эцэн килограммнууд харагдана. Энэ жил ширүүхэн өвөл болвол хэцүүдэж мэднэ. Чухмаа. Одооноос л өвөлж явууц өвөө садлангаа бэлтгэж олигтойхол ажиллана шүү дээ Дэмбэрл. Тэгэлгүй яах вэ? Нөхөд маань элбэг дэмжиж тунц сайхан байна. Хичээндээ чадлахаа хэрээр л үзээд авъя гэж бодож байна. Яасан явартай байх юм. Хүйтэн үйл болох нь хилээд яхав дудаа. Наа талон сайнасаа уу? Шууд болно гэж ярилцах болж дээ. Үнэн байж магадгүй. За энэ үйл хэдэн малаа шуурганд алдчихаасаа өмнө хагасын нэгдэлд өгсөн нэр зүгээд замаа харна байгаа. Дэмбэрийн нэгдэлд орчихлоо. Тамаагийн нүгээд явчихлаа. Сэрэнэ халагдчихлаа. Ингэлээрээ бидэнд нааш хараханд нь ч болох шиг дээ. Хайд уу яагав? Хэт. Тарган махайдаж хар ус суухаас өөр юм мэдэх биш. Цаас огтудлогоо ч саяараа юу. Замд зөрөх чинь. Муу хайд уу яах вэ дээ? Эцгийгээ дуурайсан наригаанч наадан ч хүн. Бүх хэрэг манай энэ муугаас л гарч байгаа юм. Боломжтой нэг нь цаашаа гэж, болж бүтэхгүй нэг нь наашаа гэдэг хүн. Ер нь тэгээд хайдвыг орж ирэхээр л чон харсан юм шиг л зүгтаагаад байх юм. Сая бас л хөөгөөд явуулчлаа. Хохин. Хайдвын тус болохыг харна гэдэг юм ээ. Харин түүний оронд эртнээс шурах нөхөн малтаж байсан онох виви. Чи тэгээд аав ээжийн минь үлдээсэн буйны минь үгүй хийх нь үү? Өрөнч, заранч, эдэнч. Үлдсэн малаа нэгдэлт өгөхөөс өөр замалгаа. А тийх баха.
Миний хоёр үү. Хонь хургалаа юу? Тэглээ ээжээ. 3 хонь хургалаад бас нэг нь бүтсэнгүй. Харлаа. Гадаа шуурхтай хүйтэн байна. Яггүй хүйтэн байна. Таны би яаж вэ ээжээ? Гайгүй. Та хоол ундгүй хэцүүдж байгаа биз дээ. Би бушуухан цай чанаадах. За хүмүн. Та тоогоогоо тав. Цаан чин бэлэн цайг халаа. За. Өнөө мол хам ирээд намайг үзээд цаавнд хийж өгөөд түрүүхэнд явсан. Зайлшгүй даарч ирсэн бололтой. Хоол очих гэж яваа юм байна. Одоо яаж хөрөндөө. Тийм үү. Цам тэгээ таныг юу гэж вэ? Өнөө эмээ уужил бай. Халуун буучхаж би буцахтаа дайрна гэж юм лээ. Ганцаараа явж байна уу? Нэг өвгөн газарчилж явна лээ. Хэм билээ дээ. Сумын баруун биеэр нутгалдгийн шарвч билүү. Бас хань хоргол уу да? Юу болж байна хүмүн? Хөрөн хүзүүтэй хань маань хорголох нь. Энэ хар хүйтнээр олон хань хорголох юмцтай. Өнөө шинч унтж болохгүй нэ. Тэмбэрлэх маань сумаасаас залаатын үрт байгаа гэлүү. Тийм ээ. Тэндээ үлдсэн шүү дээ. Санжидуган биений модод өвтөр дороод байгаа. Зайлуу тэгээ юу? Тэдний өнгөрсөн намар тар твэр мотой баахан эм хон явсан. Хонын хургалаад санд руу ванлээ. Үгүй бүтлгүй улс чинь хаач явсан ер нь өдлөхгүй юм да. Бүтлгүй гэжтэй. Ээжийн биений барагтайхан байгаа бол дэмдрэл маань хэцүүж байгаа. Би ер нь явна. Мөн дөө. Би хоёрыг яагэ. Одоо байтлаа гэр мал хаяад явах нь. Та нар л дэмдрэлийн ил далдгүй хараад зүсээр байгаа явуулсан шүү дээ. Ямар ч байсан би явна. Олжингийн явна гэдэг нь аргагүй. Дэмбэрэлд одоо тус болохгүй бол хизээ тус болох уу? Дэмбэрэл шаард овоод хүүхэд байсан юмсан. Ичийн үүдээд хажууд нь бас хонь хургалаад дотрууд байгаа юм байж. Хаяагүй хүмүүлгүй хэцүү байна. Нөгөө хүмүүсрийн ингээд сурах байна уу? Тэднийг суман дээр байж саяхан аймагрынхаа шийдлэгэв. Өөрөө ажил олж хийхээр жолоочийн курст орохсноотой явсан. Давхар юм болж байгаа. Ганц түш тулдаг ах маань яваад өгч. Оронд нь ямар шиг зан ааштай амтан ирсэн бол доо. Тэр л утхан гэнлээ. Ажил төрөлтэй аашсан сайтай хүлгэлцэх юм. Аман гэдэг. Аге. Ихтэрийнхээ бодвол гайгүй болж. За яамаа дэ хүмүн. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Яасан сонин хүн байд олж минь яваад ирлээ. За миний хөө сайн уу? Сайн. Таны юу яаж ийн? Гайгүй. Миний мовий гэж засал авахан байж бүр өгөрч гисэн. За тэгээд аав ээж хоёр нь сайн бид. Сайн. Та өвдөд удаж гин үү? Саргаар явуулсан. Энэ муу хүүхдийн ажил төрлийг хэдэн өдөр алдууллаа. Нэг хэсэг явдал суудлал ихтэй хэцүү байлаа. Өнөөгдөө бас нэг айлын хүүхд муудаад замдаа нилээд удчихлаа. Одоо явдалгүй горгүй. Ашгүй должин чиглээ. Санжидгаа? Тарайга зогсоё доо. Харин эмээ ууж байна шүү. За. Иш хүм аль төрөнд явна гэд байсан. Ороо идчих гэн эртхэн шиг дөхөж үзэх юм. Тэг яад. Дэмбэрлээ. Ламайга мордуулж өг. За.
Мөр заах төгч байх шиг байна. Нүн гонтхгүй мө? Ээж нь унд хийх. Таа ээж нь унтсангүй юм. Шөн дундаас гарч хийсэн гонтаад өглөө. Харин Дэмбэрл мал сурам хийсэнгүү. За, сайн байна уу? Сайн байцгаана уу? сайн байна. Дотор ч байна уу яаж байна? Үгүй гайгүй л байна. Мал төлж юулж байна дэха. Төлийн гар зүгээр явж байна. Манай Дэмбэрл сумандан байтугай аймагтан дөрүүлж явах юм шүү. Дэмбэрлээ яхаа өвс аваад ирлээ. За яамаа да. Өвс их хэрэгтэй байсан. За өвс уудах газар байж байгаа. Та нар орцгоо л. Цаавцгаа. Орцгоо. Алуу. Оо чи яваад ирв. Тэгэлээ. Бэлмэ хатар хөлт чудаа сая часгээд явж байгаа. Майсаа. Хоолон яврыг яана. Золтой хөлтөд өчгсөнгүй. Бэрд мараа наймалч хат. Күнээс нэг юм гоожнаад гарсан явдаггүй. Хөөман заавлаа. Явсан хэрэг бүтээ юу? Бүтлээ. Дэмбэрлээ хараа уу? Орсонгүй. Тэд сайн гинүү? Сургал уу? Сургаллаа. Дэмбэрл маань бид хоёрыг дандаа асуудаг гэн. Ахнаж том болж байгаа юм баг. Зайлуул. Сайн дууд яах? Сайн гинэ. Чамаа явснасаа шатуугаад гисэн. Энэ хоёр туулын өөрөөр алгав. Гэхдээ би ямар ирж чадах юм бэ штэ. Асуусан улсууд харагдахгүй юм гэхийг хайдрыг ирээд өгнө өгсөн чинь явж өгсөнгүй. Тэр хаалтах уу? Бар хожигдл байгаа үз. Хайдуу зам хоёр нэгдэлд орно гэж явж байсан сурагтай. Ухаа. Тэгээд хэлдэггүй байжээ. Тэд хэлэхгүй. Муухай амтд байна дээ. Айл сахалт үеч хэлдэггүй. Тэсэн зохиож байгаа юм тэр. Арнес тэд сумруу шашаад байсан хувиар бол даваа шаардвал явж ирдэ. Мосоната навшнууд. Суран батантаа уулзуу. Уулзлаа. Марныхаа үнийг ав. Авлаа. Бодлооны ч гэсэн дараа бол энэ тэр гэсэн чинь авлаг нь тэгэхээр наадчлаа. Тэгэхгүй яах вэ? Алууха. Монгоод гэж. Алей. Хайцтайгаа. Балтан хэдэн төгрөгөө? Гар эсэг чамаар хөлтөн зуудахаар өгөглөө. Аюуша чирэн дэндүү асаад байсан шүү. Энэ нэгдийнхэн ч мөнгөтэй дагшууга. Хоёр яамайлта. Балтан төгрөг өгнө гэж өөр бодсонгүй шүү. Гойчваа яа. Хөөе аваач хай. Атаадгийн чи холгоноор яагаад орчихваа? Аваач. Яг нөгөө авдарны анхаагаар орчихгүй юу? Чамайг эрдэд хадаж өг гэж би хэлээгүй юу? Одоо хамаг юм сүйт гэж гүйцсэн дээ. Чинь хүч. Муу болж байгаа нэг вэ? Бүүзэг. Тэг. Чи одоо юу ч бодочих шиг. Яа хаалга мэнд. Харин шарыг минь 2-3 хүн холгоныг чихлаа гэж юу? Чаавал. Тэг. Бүтийн мал. Кваатан гэж цаавд чихсэн бэ? Энийг харав? Чи дөнгөж сая уудалж байгаагүй билүү? Одоо яадаг хүлээж ямцсан. Ийм чи байх гэж Тэг. Яа хатдаг юм. Бүүний мөр бодлоо.
Янган малнаас харин чамд идүүлээ биз. Энэ үхий юм царай алдах бай юм шээ. Нэгдлийн конторын үүдэнд Дэмбэрлийн зураг хатаастай байна гэв үү? Тийм ээ. Дэмбэрлийн отроор хон таргалуулдаг туршлага гарсан биш вэ? Замд нь өргөдөг. Яагаад тэрвлээ? Яахад. Дэмбэр даврахтаа уулзна гэдэл хонин араажав, мараажав. Бас туршлага судалж явуулж шиг. 9 шидийн анд салхидсан дэмэр шиг шилшилээ хараа зууж. Тэд нар биел газар чилээ шүү дээ. Дэмбэрлийг чинь баг өдөртөө хэднүүдэг болохоор олдно гэж байх. Хаанаас нүгэд хаана буусны асууя мэдхэмтэд байх. Ганц сэслүүлж байна. Нөгөө модол чиманч ёстой. Таваны барил болж үүсэж байгаа баг. Гүч амцгоос өмнө төлөө ямар хэрэгээр яваа. Нэгдэлд орно гинэ. Галбадрах дарахтаа уулзсан чамаас болж байна дэг. За. Бид хоёр тар тургиж муудалцаад самнад цаадах чинь өглөө эрт яваад өгсөн. Мэдхгүй өтөлсөн хойноо илдүү юм үзэх шиг байна. Дарга аймаг руу яваад өгсөн шүү дээ. Жамцгоод эми явжтай. Гэхдээ нэгдэлч дотор мараад ажиллахаар ондоо юм байна шүү. Нэгдэлчтэй тэр жилийн хонон гэдэг шиг юм болно гэж. Манайх маргаашнаас нүгээс. Ухаа. Би сумын төв дээр алим болгон хайдлаа. Тэгвэл манайхын хайгтай айлгүй болох нь. Аавта сумын дээр байна гэсэн дуудаа юу? Үгүй. Дарга нартаа уулзах гэж очсон чинь аймаг орсон гэн. Дэмбэрл хамт яваа шиг дээ. Тийм үгэн лээ. Айгуу шимэт хоёрчтэй та нарт нэмэр болохоос нэрмээс болох шиг байна. Энэ жил миний нэг л базаахгүй. Ер нь чи аав нь хэдэн малаа нэгдэлд өгчход хүүхдүүд та нарыгаа бараад нь байгаа та. Ашгүй даав минь тэгвэл таарна. Нэрэл тийм дээ. Та нарыг айл гэрвэл болоход ямар мал хөрөнгө гэж өгсөн биш. Нэгдэлд орохоос өмнө хэдэн мал тасалж өгнө гэж аюу шиман үргэлж ярьдаг. Би тэгээд яах юм бэ аваа? Бид бодоод л байна. За сайн байцгаана. Сайн байна уу? та нарт хэлж маягүй нүгээд явж чаддаг болсон юм аа. Уг нь аюушхайд би дуулгаж байсан шүү дээ. За тэгээд танайхан хаагуур нутагдаж байна. Сумын төвдөө би ч яг сум нэгдлийн зардал ухааны юм хийгээд шогсож явна. Тийм үү. Та нар шиг залуу улс сайхан ажилдаа. Нэгдлэгдэг маань анхныгаа бодвол мөч том айлгуулж дээ. Ажил нь үзэгдэхгүй хэцүү юм аа. Тэр аргагүй юу? Танаа дарга нар ирсэн үү? Удахгүй их болсон. Дэмбэрч бас хамт ирэх юм байх. Нөгөө өдрөглөө та нарыг цөмөөрөө бэлэн байцгаал гэж байна лээ. Тэгээд би энэ тухай айлуудад зар хүргэж явна.
Ноёртой. Хэдхэн жилийн өмнө цолгой байсан энэ тал дээр Баян улсын нэгдэл байгуулагдаж энд төвлж байсныг та бүхэн тавтхан санаж байгаа байхаа. Тэр үед юм бүхэн шинэ хэцүү байсан. Энэ үед нам засгаас бидний трактор, өв цаддаг машин, мөнгөн зээл бүхэн тусалцааг үзүүлсэн. Төвний зэрэгтэй нэгдэлчин олон түмэн та бүхэн бие хайрлалгүй хөлс хүч гаргаж ажилласны үр дүнд нэгдэл маань аж ахуй зохион байгуулалтын талаар бэхжиж бид их амжилтыг оллоо. Өнөөдөр жирийн нэгдэлчин бидний дундаас ядуу мачны хүү санжидын дамбирал бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар боллоо. Энэ баярт явдал нь бид бүхний зүй ёсны бахархал юм аа. Хөдөлмөрийн баатар дамбирал аймгийн 3 удаагийн авраг болсны гадна сүүлийн 5 жилд 600 эм хоньоос 612-оос 634 хүртэл хураг бойжуулсны дээр бүх ажлаараа хөдөлмөрийн баатрын болцлыг хангадаа. Эндээс надад толгоогоо эргэлдэл загнуулаад манайхаас хөөгдөж байсан. Хүн цоорох гэж мөн сайхан да. Цоорох гэж дээ. Угаасаа цоорхоогүй юм чи. Чиний дэмбэрлийг мэдэж байсан ч гайгүй баха. Харин муу дойчин минь чи утраас дээр ханиа одоо суучихсан. Муу архимын хөв тавилан тайхан. Хөөх юм. Өөр олон баатрууд дайшгүй төрж гарна ах гэж хөдөлмөрийн сайчууд, нэгдлийн гишүүд та бүхнээс хүсье. Манай хатсны төлөөж нэгдэж мачтын яруу алдар бадар тугай.